тариаланчид бас хэлж байлаа. Өнгөрсөн 4-р сард гаргасан цаг агарын өвчлсөн мэдээгээр 6-р сар олон жилийн дундчаас илүү хурдтай. Харин 7-р сард бороо хор баг орно гэсэн төлөв гарч хаврын тариалд эрт эхэлсэн. Нэгэн тарьчихсны дараа ямар ч арга хэмжээ авах боломж байхгүй. Хэрвээ хавар тариалтыг 15-аас 20 хоног хойшлуулсан бол эрсдэл арай л бага байх байсныг ч тариаланчид хэлж байна. Үндсэндээ 6-7 сарын цаг агарын прогноз бол 100% эсрэгээр явсан. Энэ бол яагаад би энийг хэлж ийм гэхээр 6 сард бол манай жаргалантын хэмжээнд олон жилийн дунджийн орчим хурд унтсан унаа гэсэн. Олон жилийн дунджийн орчим гэдэг маань бол манайд нэг 100-аас 120 мм хурд унтсан дээ. Өнгөрсөн жил бол манай жаргалантад 117 мм хурд унтсан. Энэ жил бол манайд 6.7 мм хурд унтсан. Энийг бол цаг уурын дараа цаг уурын бол бид мэдээгээр харж байхад бол төвийн газар тариалангийн бүсэнтэд бол орох ёстой хурд унтсны хэмжээ 10% багассан гэж ярьж илээ. Энэ чинь бол одоо би бол ойлгохгүй. 10% биш. Энэ миний хараад одоо наад чинь бол 20 дахин буюу 2000% багасчаад байна шүү дээ.